paper нь болохоор энэ low rank adaptation of LLMs гэдэг энэ paper анх гарсан. Энийг дээр хэлээд ийж байна. За тэгээд тэр энэ ноутбукээр татаад авсан байгаа тийм classroom дээр тавьсан. Хамгийн ихний энэ dependency library-нуудаас судалж байгаа. Базар цаг авах. Энэ зурган дээр байгаа диаграм болохоор юм paper-ийн тастад авсан зураг. Тэгээд одоо бид нар LLM pre-train хийхэрч одоо ингээд size нь одоо 7 билион, 70 билион метрийг аг өндөр хэмжээтэй байгаа шүү дээ. Тэгээд тэр weight бүр нь одоо чинь 2 byte-тэй болоход одоо 7 билион параметртай байдаг чинь зөвхөн weight-ндээ чинь 13 мегабайт ч юм уу тийм memory хэрэг болчихж байгаа байхгүй юу хаадлаа. Тэгэхээр одоо том модельийг нэмээд одоо fine tune хийхэд одоо байгаа бидний GPU хангалттай болчихж байгаа байхгүй. Colab-тай байгаа GPU-ний RAM гэхэд чинь 15 мегабайт дээр байна тийм. Тэгэхээр бид зөвхөн модельэл weight-тэй одоо энэ GPU гэхэд одоо манай GPU-ний RAM өөрчилж байгаа байхгүй. Тэгээд тэр санаанаас тэр энэ асуудлаас юу нь бол баг. Тэр асуудлыг одоо шийдэх арга юм тийм үсгийн гаргаж ирсэн байна. Тэр нь яаж байгаа юм бэ гэхлээр pre-trained weight гэдэг нь бидний модель одоо анхны модель нь pre-trained хийсэн модель байж байна. Дараа нь бид fine tune хийхдээ энэ weight-ийг биш хажуугаар нь A болон B гэсэн матрицтай хоёрын матрицыг үржүүлээд нэмээд хүчиж байгаа. Тэгэхээр энэ weight-ийг тэр нэхгүйгээр бидний одоо трейнинг weight-ийг болохоор A болон B гэсэн матрицаар хэлж байна. Тэгээ энэ дотор нь болохоор энэ A матриц нь болохоор одоо D-г харьцах A, B матриц нь болохоор R-ыг харьцах одоо энэний галт нь чинь хэрвээ ижилхэн байвал R-ыг харьцах D-тэй. Тэгэхээр энэ R-ыг бид энэ D-гээс одоо бүр хэд багаар авчих юм бол эдийн нэг апдейт хийх параметрыг тооцоо одоо хамаагүй багасч байгаа байхгүй. Одоо энгийнээр бодох юм бол жишээ нь за энэ W матрицын дээр чинь 4000 харьцах 4000 гэж байна. Тэгэхээр бид чинь ингээд дотор байгаа параметрын зөвл энэ layer чинь 16-аас явж байна шүү дээ. Тэгвэл одоо энэ R гэдэг нөхрийг бид одоо арай бага тоогоор тавьчих. R нь цааш 8 байлаа. Тэгэх юм бол A матрицын хэмжээ чинь болохоор B нус гаралтай хэмжээний адилхан гэж бодож байна. Тийм үү 16 сая биш бид одоо 64,000 параметрээр хатаад их боломжтой болж байгаа байхгүй. Бүхэн тэгээд трейн хийгээд дуусны дараа бид энэ ABX матрицаа ийшээгээ зүгээр нэмээд өгсөн ч болно. Энэ чинь дотор нь бид ямар ч тийм шугам зүйлийг болохоор энэ хоёр матрицыг нэмээд нэг матрицаар нэг хийж болж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр зөвхөн энэ ABX матрицаа одоо weight-үүдийг хадгалсан ч бид одоо санхүү хувьд бол башигтай болчихж байгаа шүү дээ. Энэ pre-trained weight-ийг бид тухайн task-уудаа зориулаад апдейт хийх болгонд одоо чинь 70 миллион параметр чинь шууд ингээд 140 гигабайт файл байгаад байдаг. Тэгээ task болгонд 140 гигабайт файл үүсгэж авах яах вэ? Тэгэхгүйгээр зөвхөн энэ ABB дараа энэ хоёр матрицаар адаптер гэж нэрлэдэг байгаа. Энийгээс хадгалаад авчвал ингээд амар болчихж байгаа байхгүй. Гол санаа нь бол ийм юм байна. Тэр юм ойлгогдож байна.
энэ хэлбэлээр нөгөө лекцэн дээр яг бүр том хүнсэлүүдээр яриад байна гэсэн ярьдаг маягтай болсон. Энд би тэгэр хэлэх юм шүү дээ. Энэ яагаад юм тэгэр хэлэх гэдэг юм. Тэрийг санаа байна. Ихүүдээ би тэг байх юм бол энэ AB-г үүсчихээр тэг болно шүү дээ. Тэгэхээр яг трейн их үед pre-train weight-ээр л юм бол ихчиж байгаа, ихчиж юм гэсэн. Тэгэхээр энэ биг одоо тэгээс өөр утгаар тавьчих юм бол модель трейнинг эхлэх үед ихлэх weight ч өөр ихчиж байгаа байхгүй хамгийн ихний одоо богтой. Азгийн цаашаа энэ кодоо ажиллуулад явъя. Тэгээд энэ кодон дээр болохоор бид өчтөрийн нэг сценарын модель болон нэг дата сетүүдийг хөгжүүлж ашиглаж авчиж байгаа. Тэгэхээр өөр шинэ нэг шаардлага байхгүй. Тэгээд эндээс болохоор өчтөр нэг токенайзер болон дата сет хийж байгаа хэсгүүдийг одоо харилцуулгаар ингээд гүйл явуулж болж тэр угаас өчтөр сурцсан болохоор энэ модель хийлээд үзтээ. Энэ гол хоёр хэсэг нь байна. Энэ модель language model хайлт энэ хоёр тийм модуль. За энэ дотор чинь тэгээс 31 хүртэл 32 лээ. Огсоодод тавьсан одоо трансформер лээ байна тийм. Тэгэхээр эднийг хийх юм болохоор энэ weight-үүдийг бид ерөөсөө оролцохгүй гэсэн. Тэрний хажуугаар нөгөө адаптерыг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Тэр AB гэсэн матриц оруулж байгаа байхгүй. Тэгээд болохоор за одоо байгаа модель дээр харангуут. Тийм модель чинь болохоор хичнээн трейн хийж болох параметр хийдэг байгаа юм би. Чинь 360 юм бэ. 360 сая параметртай модель дээр хэлж шүү дээ. Тэрний хадгалт layer болгоных нь одоо weight-ийн type-ыг харангуут plot 32 юм дээ. Тэр зүйлээ 4 байт гэж байна. Санах хойд болохоор 360 1 гиг орчим эзлэх. Тэгэхээр бид логоо хэрэгжүүлэхэд бол тэгэхээр энэ анх уншиж авсан моделийнхаа weight-үүдийг одоо трейн хийх боломжгүй болох хэрэгтэй шүү дээ. Тэрийг тоорчтой яаж эндээс эхлээд тасглаа. Тэгээд айсууд үед бид нөгөө юугаа settings дотроос нь автокомплитээр зогсооч зүгээр энэ чинь нөгөө бид нар автокомплитээр ашиглаж тэгээд бүгд ингэ нэгэдэг хүчин. Тэгээд өөрсдөө бас яг хийх боломж авахгүй. Энэ requires graph гэдэг трейн их боломжтой параметруудыг бидний шалгасан биз дээ. Тэгээд параметруудад тоолохдоо. Тэгээд энийг одоо баг компьютерч аваад тэрийг ашиглаж болно гэсэн. Одоо энэ болохоор трейн их боломжтой гэдэг нь хүчтэй биелж байгаа параметрууд бүгд ингэ аваад параметрууд өгсөн биз дээ.
одоо нэг юу гэж хөө require strategy true гэх юм бол энэ чинь тренинг үед буцааг яриад бодож штэ. Тэгэхээр энийг false болгох гэсэн. Одоо тэгснийхаа дараа нөгөө юу харах вэ? Энэ функцлуудад тренинг хийх боломжтой ч энэ параметрыг харах. Тэгвэл одоо байлгалсан ба штэ ерөөс тэр энэ моделийн бүх одоо weighted одоо freeze хийж чинь гэдэг та. Ерөөс ахаад буцаагаад бодоход бид ерөөс автад хийхгүй гэсэн. Тэр энэ логийн модель гэдэг нь чинь тэр нэг шугам лейерийг бид хажуудалд нэг одоо хажуугаар нь адаптер лейер нэмж өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр энд тэр эхний лор лейер тэгээд тэр шугам лейер одоо linear width lora гэдэг энэ хоёр классыг одоо бид implement хийгээд нөгөө модельээ одоо өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид лора лейер дээр чинь бид хэрэгтэй юм болохоор энэ A, B гэдэг матриц байгаа. Тэгээд дараагийн нь бол scaling гэдэг нь болохоор энэ альфа болон энэ rank гэдэг энэ R-ыг боосон энэ фактор одоо үржүүлж өгч байгаа гэсэн. Адаптер хэм нөлөөтэй байх юм бэ. Тэгэхээр энд A, B-ийг цаарлаж өгвөл энэ forward дээр бид нар одоо энэ хэсгийг энэ чинь яг бидний логийн адаптер гэсэн юм шүү дээ. X орж ирлээ гэхэд энэ үржүүлээд буцаана гэсэн. Ойлгомжгүй юм буцаж явах хэрэгтэй. Анийг хэсэг бас өөрсдөө их оролцсон байх хэрэгтэй. AB гэдэг чинь бол матриц гэр чинь яг торчийн хувьд бол зөв n linear гэдэг л байгаа шүү дээ.
Тэгэхээр энэний одоо байгуулж хүмүүстэн болохоор input dimension, output dimension гэж авч ирэх шүү дээ комментээр. Тэгээд rank нь авч ирэх. Тэгэхээр энэ арт ч өөрөө ямар хэмжээтэй юм бэ? Матч зоглоё. Size нь болохоор input-ээс хамаарахгүй, output-ээс хамаарахгүй. Input-тэй. Rank-тэй. За ийм shape-тэй матрич байна. Тэгээд бид энэ гэхдээ яг ажиллах болох юм. Тэр нэмж хийх юм байна. Ер нь энэ гурван хэсгээр нэвлэмэд хийгээд дууссан юм байна. Цаашаа үргэлжлээд хий явах. Тэр инер гэж бичсэн энэний чинь цаана болохоор хийж байгаа тэгсэн сойж нэг W-ийг бас B гэсэн юм хийж байгаа шүү дээ. Энд W-гаа энэ Y гэсэн хоёр вектор байгаа тийм. Тэгэхээр энэ plus B гэдэг энэ B чинь бид нар бол хэрэггүй шүү дээ. Бид нар байх юм чинь. Бидний ихэд нам чинь зөв AB-ийг өөрчилж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар bias false гэж specify хийж байгаа хэрэгтэй. За энэ дээр болохоор энэ input хийж ирсэн юу болов? Rank-тэй. Something гэдэг чинь синтаксийн алдаа болох юм. За энэ forward дээр юу болох вэ? Энэ хэсгийг хийх гэдэг байна шүү дээ. Тэгэхээр x-ийг А-гаар үзүүлэх шүү дээ. Self энэ үржүүлэг болохоор тэр B-гээр үржүүл. Тэгэхээр энийг бид нэг жижигхэн тест үзэх хэрэгтэй шүү дээ. Жижигхэн тоотой бид энэ классаа үүсгэж. За input dimension нэмээ за 5 гэж. Output dimension гадуур rank-ийн 2 гэж байна.
бидний энд чинь линейрээр зарласан чинь зүгээр биш юм чухал биш та. Аныхаа шейдийг харч. Тэгэхээр энд оролтын тенс нь одоо 2/5 гэдэг тенсээр ороход гаралтан дээр болохоор 2/4 гэдэг энэ output dimension тэгээд адилхан байж чадчих шүү дээ. Энэ тодорхой юм байна. Бидний анхны нөгөө хийсэн юм болохоор энэ оролтойгоо эхлээд A-ийг үржээд дараа нь B-ийг үржиж байгаа шүү дээ. Тэр дараалалаараа явж байгаа гэсэн. Энэ хүртэл бүгдээрээ явчихсан уу? Нэмсэн дэш хүртлээ. Цааш явах уу? Асуу. Би тэрийг орхицсон уу? Тийм биш тийм. Одоо тэгэхээр бид нар болохоор сая энэ адаптер хэсгийг за одоо болохоор LoRa linear гэхээр одоо энийг яг бүхлээр нь бид нар одоо хийх хэрэгтэй байхгүй юу? Одоо linear LoRa гэдэг. Энийг имплемент хийж бид нар нөгөө модуль дээр байгаа яг тэр linear layer-үүдээ одоо энэ linear layer-ээр солино гэсэн. Тэгэхээр энэ бид нар за base боёо энэ болохоор base linear гэдэг нь одоо нөгөө бидний одоо зарласан байгаа моделийн linear layer орж ирнэ. За энэ дээр бол угаасаа gradient-ийг ашиглахгүй гэж байна тийм. Энэ модулийг бол freeze хийж ерөөсөө тэрийг нэхгүй. За тэгэхээр энэ LoRa гэсэн энэ обжектыг зарлах хэрэгтэй. Тэгээд энэ forward pass-аар хийх гэсэн. 저 더불었어. харагдаж байна уу?
За ер нь дуусч байна уу? 2 дахь классаа хийгээд. Микрофон сайн сонсогддог. За. Энэ ч орлын болохоор хойны би яг таад бичих гэж яг сайн тийж ирээдгүй. Хоёр нь бол input sheet, output sheet гэсэн зэрэг нэг таа. Энэ л орол хийчихсэн энэ байгууллагын функцаас энэ дийг авах шүү дээ. Энэ класс уу? Энэ за. За. Object name тийм. Яг ер нь linear layer-ийн хувьд чинь бидний энэ орж ирэх энэ base linear гэдэг юм чинь portion linear layer орж ирж шүү дээ. Тэгэхээр яг input output feature гэсэн атрибут байгаа. Би энэ дээр shape гэж юм оруулсан. Лороо ингээд зөвчлээ. За энэ бидний энэ forward pass дээр чинь болохоор хийх ёстой чи юу болов? Base нь лороо байгаа. Тий одоо энэ W0 гэсэн бидний үндсэн модель хийж байгаа. Дэр юу цаах юм чинь нэг хаштай цаах юм болохоор Бэйстэй Excel-д за тэгээд linear layer болохоор одоо энэ нэг хэрэггүй юм шиг хийсэн шүү дээ тайлбарлаагүй. Одоо энэ linear layer-ийн object-ыг бид одоо оруулж ирж байгаа ашиглаж байгаа. Тэгэхээр энийг бид тест хийх.
энд би thinner гэдэг нь буруу гэсэн биш. Энэ нь болохоор base thinner гэсэн агуулга байсан. Одоо энэ лейерийн орлолт энэ X дээр одоо яг ямар хэмжээтэй шийдвэр тенсор юу болох вэ? Бидний энэ linear layer гэдэг нь болохоор арыг оруулаад 11 гарах юм. Тэгэхээр энэ linear layer дээр юм бол адилхан хэмжээтэй байх ёстой шүү дээ. Энэ болохоор тэр орлол нь хэд гэсэн үг? Энэ чинь дээр бол чинь 5 10 хэмжээтэй матч оруулж шүү дээ. Тэгэхээр энэ X-ийг бид нар бол өгчөж болж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ 5 10 ч юм уу. Энэ 5 бол нөгөө бидний одоо харааны ашиглалт бол бидний batch size бол байна шүү дээ. Энэ 5-ыг заавал албах гэж хэлж байна. Огцоор өгч. Тийм бол ямар ч сан for function ажиллахаараа нэг энэ shape-ийг хаяа. Тэр 32 10 хэмжээтэй мод 32 10-тэй хана шүү дээ. Энэ хөтлөр нь тэр catch up хийсэн үү? Гурав гэдэг нь юу гэж толж байгаа лээ? Одоо base thorax одоо base надад тип цааш тэрний матрикс гэсэн AB энэтэй тэгээд энэ гурван шигийг батсан юм байна. Тийм зөв. Тэгээд энэ гурав чинь болохоор эхнийх нь болохоор том хэмжээтэй байгаа шүү дээ. Тэгээд энийг бол бид нэр тренинг дээр үс апдейт хийхгүй гэсэн. Тэр апдейт хийх юм болохоор зөвхөн бий болгон аа гэсэн. Тэгвэл тэр project гэсэн алгоритм хастагсан шүү дээ. Тэр болохоор тэгвэл одоо тийм basic юм хасгаалаад project хассан тэгсэн нөгөө AB-ийн хэмжээ болохоор 32-ыг хассан 8-ыг хассан 10 гэж анхаарал. Арай 32-ын болохоор бидний нөгөө датаны хэмжээ байхгүй. Энэ орлтын shape биш. Шинэ хэрэг дата бид нар зэрэг оруулах гэж байгаа тэр хэмжээ гэсэн. 10 гэдэг нь болохоор тухайн самплын одоо dimension гэсэн. Тэр яг анх байсан layer нь болохоор одоо 10 орлтын хэмжээ нь болохоор 10 dimensionтэй, гаралт нь болохоор 11 dimensionтэй байхад зүгээр бид нар одоо энэ linear layer-ийг зүгээр тодорхойлсон байхгүй. Одоо энэ дээр чинь бидний датаны хэмжээг болохоор 5 гэдэг 5 байна гэж бодоод чинь зөв рандом матрикс үүсгэсэн юм.
Тэгээ энийг саяны юмудаа implement хийсэн ноутбук оруулж зарим хүмүүс нь хэвчэрсэн байл. Тэрнээсээ шууд хараа явсан дээр цаашаа чанга хайдчихвал хэмжээг бол тэгэхээр саяны бидний нөгөө нөхөж хийсэн нүүдийг бүгдийг оруулсан нүүд гэдэг класс юм байж. Тэндээс ороод бас харж олсон шүү. Цаашаа өгч юм тийм. Тэгэхээр бидний нөгөө анх лоуд хийгээд өчтөр ашигласан модель чинь нөгөө цаана бол трансформер модель байгаа шүү дээ тийм. Доторх юу вэ? Ямар модельтай бэ гэдгийг хийж харсан шүү дээ. Тэгэхээр энэ дотор байгаа одоо нэг тухайн трансформер харангуут энэ дотор Q query key value тэгээ output гэсэн энэ linear layer байгаа. Артлт нь болохоор fully connected layer байгаа шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө саяны implement хийсэн лоороо одоо бидний энэ layer-үүдээр солих байгаа байхгүй. Тэгэхээр энэ layer-үүдээс бид яг алийн солих юм бэ, алийн зүгээр огт одоо хажуугаар адаптер хийхгүй явах юм бэ гэдгээр одоо саяны энэ флагуудаар шийдэх. Одоо query-ийн хажуугаар адаптер оруулах юм уу, оруулах юм уу? Key-ийн хажуугаар оруулах юм уу? Тэр value-ийн хажуугаар оруулах юм уу гэдгийг бид сонгож байгаа байхгүй. Тэр энийг бид зүгээр өөрсдөө тушаад үзсэн ч бол яг бүгдийг нь оруулсан ч бол зарим нь заавал одоо сүүлийн тэр fully connected layer-үүдийг одоо адаптер хажуугаар нь оруулахгүй яг шийдэх юм бол нэг фонс ч юм уу тийм яаж гэсэн. Тэгэхээр энд адаптераа үүсгэж байгаа код нь болохоор энд байгаа байхгүй. Тэр модель хэвлэлийг харангуут ихний юу нь болохоор энэ модель гэдэг байгаа. Дараагийнх нь болохоор LM head энэ хоёр модулоо ялгаатай юм. Тэгээ энэ модуль дотор байгаа нь болохоор бидний хийж байгаа юм болохоор энэ layers гэдэг чинь ингээд байрс 41 хүртэл 32 цуулаад тавьсан байна. Тэгэхээр энэ болгоны бидний query key value эдрийг бид хажуугаар нэг юм уу болох юм уу гэж хэлсэн. Тэгэхээр ихний жишээнээр чинь за query гэдэг тэр адаптер нэмэхээр байвал бидний нөгөө layer дээр байгаа self tension модуль дотор Q projection гэж байна. Тэрийг бид linear layer-аар сольж чинь гэсэн. Орлондоо өгч байгаа нь болохоор бидний нөгөө Q projection-аас энийг орлонд нь өгөөд тэр rank өгөөд ажиллагаа өгч. Одоо бид нэг адаптерын юу гэдэг хэмжиж байгаа шүү дээ. Одоо модель хараад байна. Тэнгүүд хуучин байснаас ялгаатай болохоор за Q projection гэдэг чинь linear layer бидний үүсгэн зохиосон класс болоод ирсэн байна. Тэгээ нөгөө A, B гэдэг хоёр хүчтэй явж штэ. Бид одоо тэр rank 8 өгч гисэн. Тэгвэл ингээ бид нар лоороо адаптер нэгдсэн моделийнхаа параметрыг хараад тийм. Анх хэд байлаа нөгөө модель чинь бидний зөвхөн лоуд хийж авсан моделийн параметр. Тэгээ 360 сая параметртэй модель шүү дээ. Тэгээд бид чинь бидний бүгднийг одоо фріз хийгээд ашиглах болсон. Одоо тэрийн лоороо адаптерын модельийнх нь
Одоо тэр бидний автотикэта waiting touch одоо 4 сая болоод ингээд багсаж байгаа байхгүй. Тэр харьцангуй одоо цөөхөн параметр авдаг бид нар хийж байна гэсэн. А тэгээ датаны хувьд болохоор бид нэр хүчтэй хийсэн юм аа огт өөрчлөлт хийгээд шууд явж байгаа шүү. Тэр энийг бол ярих шаардлага байхгүй тийм. Тэгээд трейдингийг болохоор бид нэр энэ арт сайза 2 гэдэг хүч юм. Одоо gradient accumulation steps гэдэг энийг юу нэг хөө. Бид нар одоо модель трейн ихтэй forward pass явж байгаа шүү дээ. Тухайн байцаас хамаарат. Тэгэхээр модель их том байгаа нэг чихүүл чинь өөрчлөлт гэдэг хамаг бид айгүй цөөхөн байц сайз гэж одоо чинь энэ тохиолдолд бид жишээ нь 2-ыг хийж шүү дээ. Тэгэхээр нэг орлондоо бид нэг удаа явахдаа зөвхөн 2хан сампл одоо модельд өгч гэсэн үг байхгүй. Тэр болгонд гардиан бодоод автод хийгээд авахгүй. Энэ accumulation хийж байгаа болохоор тэр гардианд 4 удаа ч юм уу тийм 5 удаа ч юм уу тэр өөрөөс тохиолж өгснөөр хадгалж агаад нэг доор ингэж бүх гардианд нийлүүлж агаад нэг удаа автод хийж байна гэсэн. Тэр анх одоо энэ нэгээрээ байх үед бид чинь ингээд зөвхөн 2 датан дээр л одоо forward pass яваад буцаагаад автод хийгээд байгаа гэсэн үг шүү дээ. Энийг одоо жишээ 5-аар өгчих юм бол бид яг үнэндээ бид нэг удаа та 2-ыг өгч байгаа ч гэсэн яг тэрэн хийхдээ болохоор бид яг нэг удаа 10 сампл өгч байгаа юм шиг бид автод хийж болно гэсэн. Агин юм трейн гэдэг одоо чинь ингээд авах юм трэш тавьчих байгаа шүү дээ. Эхний лекцэнд бол бүгд энийг яг тоорч байгаа нэг лайбрерийг ашиглаж яг хийсэн байгаа шүү дээ. Үйлдэл өөрсдөө яг мэнклэж бодох юм байна. Макс дээр багсчих. Сая нөгөө энэ дээд хэсэгт бид нар өчтөр хийсэн юм аа яг зөв уулаад тавьсан байгаа гэсэн тийм байна. Нөгөө бэлгүүн гэж залуугийн юм аа шүү дээ. Бэлтэж оруулж гисэн. Тэр дата сеттэй л шүү дээ.
сая түрүүний бид нар accumulation steps-ийг 5 гэж өгсөн шүү дээ. Энийг хийсэн судалгаа яг бидний нөгөө юу тэрний хугацаа маань аягүй хурд болж байна. Энийг бид нэр цагийн хүүднээс хугацаа нэг болгож байна.
Энэ мэдээлж бид 360 сая. Тийм бидний яг трейн хийж байгаа нь болохоор 4 сая байсан. Тийм. Гэхдээ хэдий бид модель weight суурсан ч гэсэн нөгөө үндсээ фри хийсэн weight байж байгаа шүү дээ. Тэгэхээр гардиал бодохгүй болохоос ялгаагүй гэхдээ яг хооронд дээр бодлонд бол гамж хийж байгаа. Гэхдээ яг шууд харьцуулах нь бол бид нэг доор байгаа хүчтэй зөв ажиллаж байгаа скриншотыг оруулж байна. Тэр лоогоогоор зөвхөн яг хүчтэй бидний нууцтай бараа явах 14 мөр гэдэг чипүнд 90 мөр гэдэг тулчаад байсан байна. Тийм. Бүр амар зөвөртэй биш шүү. Тэгээд сая зөрөө гарч байгаа юм болохоор одоо энэ чинь бид нар орж ирж байгаа модельээр бид нар фриз хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар одоо бол бид зүгээр нэг хамгийн их модель харахад одоо 32 бит заасан шүү дээ. Дата тайпууд нь битийнх нь энэ флот 32 байгаа. Тэгэхээр энийг уусаа дахиж бид нар огт өөрчлөхгүй юм шиг бол контекст хийж болох байхгүй. Одоо 32 бит биш 4 бит болгож багасаад aber тийм ч тэрийг би яг сайн ойлгоо. Энэ бол secure орноос тийм юм оруулж ирсэн юм шиг. Тэгээд 200 степ явахад нэг 10 минут хугацаанд явчихсан тийм. Тэгээд өчтөрөө бид тэр full supervised training хийх 13 байж байсан тийм. Тоо хугацаагаар бас багсан. Тийм. Тэгээд бид нөө хатад хийж параметрын цуглах болж байгаа юм. Тэгээд тэгснийхаа дараа бид одоо загвараа юм бол өчтөрийнхаа юм дээр туршиж болно шүү дээ. Тексттэй өгöd. Шал одоохон болж байгаа юм байна. Тийм. Анх байсан болохоор энэ чинь уулын зөв халилсныг хийгээдсэн болохоос ямар ч нэг англиараа ямар ч хамаагүй бичээдсэн шүү дээ. Одоо яг бүр хамаарсан юм. Ямс монгол хэл гэдэг ямс ойлгоцол яваа шүү. Энэ дээр бол бүр харилцахгүй болчихсон юм шиг. Тэгэхээр бид нар сая энэ лорогоо ингээд өөрсдөө бид ингээд юм бол имплемент хийгээд оруулаад ирчихсэн шүү дээ. Тэрийг ер нь бол өөрсдөө хийгээд шаардлага бол байхгүй. Өөрсдөө яаж татварыг болж байгааг мэдчихэж байгаа чинь энэ parameter efficient fine tuning гэдэг нэг юм самбар хүмүүс юм болж байгаа. Эндээс зүгээр бид нар энэ lorog config гэдэг дуудаад энэ дотор яг ямар одоо layer-үүдээ бид нар нэг адаптер оруулж өгч байгаа гэдгээ зүгээр specify хийж өгвөл энэ add adapter-ыг оруулж ирж байгаа байхгүй. Одоо зөв бидний implementation нэг юм өөрөөр хэлсэн. Тэгээд энийг зөвхөн ихнээс тусаа модель шинээр load хийгээд үзье.
Тийм эсвэл тэгээд яг өөр том юм оруулах гэдэг нэг жихэн дээр баталж бас болчих шүү дээ. Тэгээд жишээ нь контент шинэ хийж оруулсан гэдэг. Одоо нөгөө яг серверийн жихэн чинь 80 40 доош одоо хаана. Тэгэхээр өөр том модель оруулах боломжтой байна шүү дээ. Одоо 670 билион гэж заа. Үеийн толгойн одоо жишээ нь 4 бит толгой гэж бодъё тийм. Тэгэхээр чинь зүгээр weight нь л ганцаараа 300 мегабайт байна шүү. Тэгэхээр яг нэг жихэн дээр бол хараг байна. Тэгэхээр нөгөө модель нөгөө олон жихэн дээр хувааж иж нөгөө цуваагаар л. Тэгэхээр тэрийг л би үзэг болоо. Хамгийн энгийнээр бодож ямарсан weight ямар ч гэсэн бүр флот хийх 300 мегабайт хэрэгтэй гэхээр хараг.
Одоо саний тренинг дээр болохоор чинь ямарч асуулт асуусан чинь нөгөө ямарч хариулна гэдэг нь мэдхгүй тийм. Буцаагаад яг тийм ингээд автаж жишээ. Чинь сайн зөвшөөрөг үлдэх тоо. Тэгээ удаан тренинг хийж үлдэх. Тэгээ одоо энэ гадарч гацсан юм шиг юм бол яг адилхан юу гэж дээ тэгвэл хариул асуусан асуултын шууд зүгээр буцаага асуу. Тав хүртэл нэг. Тийм. Яг бид нэг 10 минутын дотор ч зарим юм ч бас таараагүй гэж магадгүй л та тренинг. Юусэн. Англиар гэсэн. Эдгээр яг авсан асуусан удаа шууд хариулдаг юм. Арай нэг үү. Сайн маш их юм байна. Тийм тэрийг бас бид хийж болох хэрэгтэй. Тэгэхээр бид арай удаан сая одоо чинь 100 татахгүй арай удаан татах бол арай сайн зөвшөөрөх. Өөр асуулт юм байна. Маргааш дээр болохоор DPO хэлнэтийг авчихсан. Тэгэхээр энэ дата дээр бол өөрчлөх боломжтой болж байгаа. Тэгэхээр preference дата байх болоо. Яг зөвхөн англи хэлний өөр ажил хүмүүс хэлдэг юм байна. Асуулт байхгүй дуусах.